Аж үйлдвэрт гарч болцсошгүй тэглэж унах осол аваар түүнээс урдчлан сэргийлэх арга зам уу? Тэглж унах осол нь ажилтны эд эрхтэн кемтэх нь их байдаг тул илүү их анхаарал болгоомжийг шаарддаг. Аж үйлдвэрт нийт 35,999 хүн осолдсоноос нийт өртөгчдийн 10.67% нь тэглж унж осолдсон ба нас барсан хүний тоон 18-д хүрч нийт аж үйлдвэрт осолдсон нас барсан 649 хүнээс 277%-ийг эзэлж байна. Тэглж унан осолдох аваар гэдэг нь хүн эд зүйл болон шалан дээр халтарч унах эсвэл эд зүйл болон машин техникт тэглэн унснаас үүдэлт ослыг хэлнэ. Энэхүү осол нь ажилтан өөрөө л жаахан анхаарал болгоомжтой ажиллавал ослын тоо хэмжээг багасгаж болох аваар тул бүгд хамтдаа аюулгүй ажиллагааны дүрмийнхээ дагуу ажиллаж хөдөлмөрлөцгөөе. Трансформатор угсардаг үйлдвэрт гарсан ослын төрөл. Дахиад л хоосон. Сони юм аа. Уул нь гой зүү зүудэлсэн юмсан. Ой. Юугаа ингэж гүлийг явуулдаг. Амьдралынхаа хүрдийг эргүүлж байна да. Яасан? Өөрөө тийм сайхан нэртэй хүн байж юун хачи юм ирдэг. Хүний амьдралыг хэн ч мэдэхгүй штэ. Нэг л өдөр баяжих цаг ирж л таараа. Ой ярьж байгаа гинэ. Чи нэг мэдхүү. Юу гин? Хүний гинтийн үхлээс залуу хүн бие суулын шилдэг тамирчин болох магадлал нь хамаагүй өндөрөө гэж. Тэрнээс илүү суглаанд хожиж магадлал нь бүрчлэв. Тэгэхээр чи суглаа аваад баяжих магадлал бараг л байхгүй гэж үзэж болно доо. Юу ч мэдэхгүй ч. Амьдрал хизээ хэлсний дагуу болдог байлээ дээ. Би өөртөө баяжих боломжийг өгч байна мэдв үү? Тэрний оронд ажиллаа сайн хий. Ажлаа тасралтгүй хийх юм бол аян даал мөнгө гэдэг чинь урсаал ороод ирнэ. Ярьж байгааг нь. Чамаас би юу сонсгов? За, орцгоё. Тавтам өрөлцгөө. Уу яахаараа ингэж хоцорсгоод байдгийг юм. Яасан юм бэ? Тийм чих хоцроогүй шүү дээ. Ахнаар нь ирчихсэн байхад дүүнэр нь ингэж болж байгаа мó? Харин тийм ээ энчт. За, тоглохоо болцгоо. Өнөөдөр бос өдрөөс хамаагүй их ажилтаа байгаа. Бүгд илүү цагаар ажиллах. Бас энэ тэрүүгээр газар ширээн дээр замбраагүй хаягдсан байгаа багаж хэрэгслээ эмхлэж зэгцлээд ажиллаа хийцгээгээрэй мэдвүү. Ажил их байхад осол гарах магадлалтай. Ойлгоцгоос нү? Кэн санаа зовлтгүй дээ. Бид нар энэ үйлдвэрт ажиллаад 10 жил болж байна. Нүдэ анаад ажилласан ч чадхаар газрууд байна шүү. За хичнээн тийм байлээ гэсэн болгоомжтой байгаараа осол аваар ямар хүний сонгож ирэх биш. Тийм шүү. Нүд нэмхийн зураг бол осол гардаг шүү дээ. Битгий их мэдих царайлаад байж. Харин тий. Бид нар байхад юунаас нь санаа зовдгийг. Тэгсэн ч гэсэндээ. Ах нартаа авахыг заагаад байлгүй явж ажиллаа хий. Гү тийм ээ. Ах нарын хэлдэг 100% үнэн шүү. Үнэн. Наадах чинь юу гэж ойлгох вэ? Гү би яасан гэж. Заас төвчгээс дээ. Яагаад байгаа юм бэ? Би таныг ямар их хүндэлдэг үлээ дээ. За. Бүгд явж ажилдаа орцгоо. За иймэрхүү янзтай өнөөдөрт амжилт дуусах уу? Харин л дээ. Ой. Ганц наадхан тааруулаад хийж чадахгүй нү? Яагаад байгаа юм бэ? Төрөний явдлаас болж үгээр идээд байгаа юм уу? Гомдсон. Тэгээд үгэж. Энэ ахыг дээ. За би хийгөө. Тулгайч гэсэн сайн хамтрагчтай байж хийдэг юм биз дээ. Тийм шүү, тэр ч үнэн. Та бас яагаад байгаа юм бэ? Гомдлоо шүү. За, ажиллаа хий.
На газраар хөглөрүүлсэн юм а янзл. Тэгэлж унах гэж байгаа. Ажлаа дуусгаад нэг мөсөн цэвэрлээ. Өмнөхөө яа гэж явахт. Гах нарийнхаа үгэнд орохгүй байж осло гарах гэж байгаа. Жаахан үгчиг загнахаа болилд. За тэр хараад байгаа. Хэлж дуусаагүй байтал осолдох шахлаа шүү дээ. Харин тийм ээ тий уучлаарай. Ой, нааш ирдэ. Энд аваараад шүү дээ. Чи өөрөө хурдан хөтлөж. Яахаар аваардгийг. Чи жигсэл адилхан л үстэй. Хурдан ирээд туслаад гал та. За ойлголоо. Одоо очлоо. Тийм ээ. Салахгүй ядаргаа болох юм шиг байна. Чи туслал та. Өнөөдөр та нар надаар их тохолж гинэ аа? Чи өөрөө ийм байхад яах юм? Хурдан ажиллаа хий. За, явлаа зүгээр, явлаа. Хөөе. Гүч зүгээр үү? Багийн дарга. Чи тутад. Энэхүү ослын шалтгаан нь ажлын байрны ажиллах орчин бүрдээгүй. Газраар нэг багч хэрэгсэл тархсан байсан. Ажилтан хамгаалах малгай өмсөөгүй байж хориотой газраар явснаас болж үүдэн гарчээ. 정상적인 통행로가 아닌 장소로 이동을 하다 일어난 것입니다. Ийм ослоос урьдчилан сэргийлэхийн тулд ажлаа эхлэхийн өмнө ажлын байрны аюулгүй байдлыг шалгаж, түүнийг аюулгүй техник дүрмийн шаардлагын дагуу болгож, ажлын байрны хог навш, сэлбэг хэрэгслийг зайлуулж, доктортой байрлуулж хураах, аюулгүй техникийн урьдчилан анхааруулга болсон хориглох тэмдэг, зурагт хуудсыг үлгэсэн байх шаардлагатай. Түүнчлэн аюултай орчинд гадны хүн нэвтрүүлэхгүй байх тал дээр анхааруулга өгч, ажилтнаа нь халтарч унан бэлтгэс болгоомжуулж хамгаалах малгай хэрэгсэл зайлшгүй өмссөн байх ёстой. Ачигч машины засварын үед гарсан тусанд халтарж унсан осол аваарах. Ачигч машиныг засч байсан нэгэн ажилтан халтарч унан очихдоо ард байсан техник хэрэгслийг толгоогоороо мөргснөөс болж нас барсан осол гарчээ. Энэхүү ослын гарах болсон шалтгаан нь ачигч машинаас асгарсан тосон дээр халтарснаас болсон. Ийм ослоос урьдчилан сэргийлэхийн тулд ажлын байрны шалыг үргэлж хуурай цэвэрхэн байлгах ба ажлын замд тархсан эд зүйлсийг зайлуулах, янзлах гэх зэрэг үйлийг зайлшгүй хийх. 정리정돈을 생활화하도록 합니다. Мөн халтрах аюултай газар ажиллахдаа анхаар халтрах аюултай гэсэн тэмдэг хэрэгслийг тавьсан байх, түүнчлэн хамгаалах малгай хэрэгсэл заавал өмсөх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. 잊지 말아야 하겠습니다. Дараагийнх нь ачигч буулгагч каранта машинаар төмөр хоолой зөөж байхад гарсан осол. Нэгэн томоохон үйлдвэрийн ажилтан 800 кг-аас холд авсан жинтэй 2 ширхэг төмөр хоолойг нэг зэрэг каранаараа өргөн машинд ачих гэж карана удирдах байтал машин нь төмөр хоолой хүндийг дийлэлгүй улмаар машин нь ууснаар түүний хажууд байсан өөр нэг төмөр хоолой машин хоёрын дунд хавчигдан нас барсан осол гарчээ. 되어 사망하는 사고가 있었습니다. Энэхүү осол нь ачигч карантай машиныг ашиглахдаа караны тулгуур хөлийг ашиглаагүй байж ачигч карантай машины даацаас хэдэрсэн ачааг зөөсөн гэх зэрэг машин техниктэй аюулгүй харьцах ажиллагааны дүрмийг баримтлаагүйгээс гарсан. 지지 않은 것이 원인이었습니다. Ачигч карантай машин дээр ажиллахдаа уг машиныхаа ажиллагааны дүрмтэй танилцсан, ажлын төлөвлөгөө гаргах ба ажилчдаа түүнийг танилцуулан сургах, ажлаа эхлэхдээ ажлыг удирдан явуулах удирдлагыг томилон аюулгүй ажиллах нь зохистой юм а. Эргэн тойронд гарч буй үйлдвэрийн ослууд илүү их анхаарал болгоомжийг шаардаж байна. Маргааш өглөө угсрах ажлаа эхлэх болохоор өнөөдөртөө багтаж бүгдийн залгаарай. Энэ хэмээг ч одоо хизээдээ задлж дуусгуулж байна. Бас нэг нь ингэж замбраагүй буулгаад хайчихсан юм. Ийм нөхцөлд ажиллаж болох юм. Энэ ахыг дээ.
Одоо болно. Ажил эхэлцгээе. Өгөө бол бас үйлдвэрийн дарга загнуулна шүү. 장님한테 한 소리 들어요. Санаа зовлтгүй. 내가 이래봬도 Би чинь алдарт хайч чин гарч шүү дээ. Ийм хиймийг бол дорхноо л дуусгачихна. Санаа зовлтгүй. Алдарт хайчин гарт гинүү. Аха, тэгвэл танд найдлаа шүү. Яа. Өнөөдөр юу чаддаг харуулах цаг ирлээ. 해볼까? 그럼 Ядчил зүг ургасан байсан бол 그래요. Тийм ээ. Мөн зөв газартаа зогсож ажиллаа эхэлсэн бол осол гарахгүй ч байх байсан. 코일같이 무겁고 Үн шиг хүнд авартай зүйлийг задлахдаа заавал холын заанаас харцах ба хэрвээ задлах үед унах юм бол өртөхгүй байх магадлалтай. Ажлаа зөв эрхлэх нь алтан амьигтанд хамгаалах бас нэг арга гэдгийг заавал санаж аваарай. 하세요? газар тасгарсан тосноос суулж гарсан осол. Гэтэ яагаад онгорохгүй юм бол? Ай ястаг. Өнөөдөр идсэн хоол юу ч хөшөнгөчлээ байна. Чондөгөө. Юу болсон бэ? Энэ тосны савны таг нэгддэггүй. Тэгсэн ч ингээд газраар нэг юм тараажгаад суугаад байвал өөр хүмүүс тэглээд бэртэх аюултай шүү дээ. Наас ойлгож байна. Чэнжи, За, дүрнаа ширдэ. за. Одоо босоо. Бас тосоо газар асгахчлгүй болгоомжтой задлаарай. За. Ийм ихтэй хүний байж байгааг. Чондоггүй. За. Чээж гис нааш өрөөдрэй. Я бас яагаад намайг дуудаад юм бол? Ай, тэ сайхан хүүтэн биш. Үйлдвэрийн нарга. Болохоо байлаа. Осло гарлаа. Юу? Юу болсон бэ? Хүнд бэрдсэн юм уу? Ингээд одоо энэ чид юу их тосоос гарсан юм бэ? 이게 왜? Энэ тосчдоо өөрөө хөл ургаас сумнаас гарч ирсэн юм багта. Ямар сони юм бэ? Ажлын байрны шалнаас болж үргэлж халтарч унах осл ихээр гардаг. Хэрвээ аюултай нөхцөл тасалдах юм бол хүний амь насанд хүртэл хүрэх ноцтой үзэгдлүүлээ. Тиймээс ажлын байрны шалан дээр тоос ус асахгүй байх тал дээр үргэлж анхааралтай ажиллах ба эд материал багц хэрэгслийг ажилчдын явах замаас цэвэрлж зайлуулж өгсөн байх шаардлагатай. 근로자의 이동 통로를 확보해야 합니다. Ачигч машины осол. Ийм их ирж гисэн юм уу? Идэвхтэй унших төлөв. Гүй би ч гэсэн дөнгөж сая ирсэн өчигдөр бараа асуудалгүй хүргэгдэж ирсэн үү? Тэгсэ. Пари таачаад ирсэн. Ингээд өөр хүмүүс ажилдаа ирээгүй юм уу? Тийм л юм шиг байна. Бүгд л алга байна. За хоёулаа модоо болох уу да. Энкчи ачигч машиныг жолоодох хэрэгтэй юм уу? Иргэсээд байх юу байх вэ? Барьчил болоо шүү дээ. Машинаас ялгараад байх юу гай? Гүчи сайн юм аа сайн. Над чадахгүй юм гэж байхгүй шүү. Хөөе Ким, зогсоорой хөөе. Зогсооч хөөе. Юу гэнэ? Зогсгээд өгш чамаг. Энэхүү ослын гарах болсон гол шалтгаан нь харж байгаачлан аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлаагүйгээс болсон. Ачааны машин дов хоёрын хоорондох зай аюулаас гарч болох хэмжээний зайтай биш байсан. Хэрвээ аюулгүй ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж ажиллаа эхэлсэн бол ийм осол гарахгүй байсан. Мэдээж дов толгодыг илтгэсэн хаалтч байгаагүй.
Дээрээс нь ачигч машиныг барьж явсан ажилтан маань хамгаалалтын бүсээ зүгээг байж үнэхээр аюултай аваар гарч осол аваар нь ажил амьдралд минь нуугдан та бүхний алдаж хөдлөхийг хүлээж суудаг гэдгийг мартаж болохгүй шүү. Та бүхний амь насанд халдахаар цахилж байна. Тэгэлж унах осол аваараас үргэлжлэн сэргийлэх арга замууд. Жирийн нөхцөлд ихээр гардаг унж осолд хаваар нь шатаар өсөж уруудахдаа тэгэлж унах, машин техник болон эд материалд тэглэх буюу халтарч унах, мөн машин техник ажилтны буруу ажиллагаа болон ачааны тэнцвэргүй байдал гэх мэт гадны нөлөөнөөс болж унж осолдох тохиолдлууд их байдаг. Ажлын байранд гарч болох энэ бүгд ослоос урьдчилан сэргийлэхийн тулд багж хэрэгсэл, эд материалаа эмх замбраатай байлгаж, ажлын талбайд бусад эд материалыг байрлуулахгүй байх, мөн харагдах орчинг хангалттай гэрэлтүүлж өгсөн байх ба шаардлагатай үед харанхуйд гэрэлтэгч заалт тэмдгийг тавьж өгсөн байх шаардлагатай. Түүнчлэн халтрах аюултай ажлын талбайд халтрахаас болгоомжил орохыг хориглоно гэсэн хориглох тэмдэг сэлтийг байрлуулах ба ажлын байрны шалыг халтрахгүй байхаар хийж үргэлж хуурай нөхцөлд ажиллах нь зүйтэй. Шат болон хонгилд 70 вольтоос дээш чадалтай гэрлэр гэрэлтүүлэх нь шатны төгсгөлд халтрахаас урьдчилан сэргийлсэн эрзэн наалт зэргийг нааж өгсөн байх ёстой. Ачигч машины унж осолдох аваараас урьдчилан сэргийлэхийн тулд нурж унахгүй байхаар ачиж аль болох бага хурдаар зөөвөрлөх ба зөв ёсоор нь ачсан эсхийг үргэлж шалгаж байх хэрэгтэй. Түүнчлэн ажлын байрны онцлогт тохирох хурдаар явах ба жолооч хамгаалах бүсээ заавал зүйсэн байх шаардлагатай. 꼭 착용하도록 합니다. Жижигхэн гэмтэл том осолд хүргэх магадлалтай. Ослоос урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга нь аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу ажиллах ёстой гэсэн сэдвийг эзэмсэн ажилтнуудын зөв боловсролоос эхэлжээ.